амгалан байцгаана уу. За энэ удаагийн таараа уншлага бол маш сонирхолтой. Би ерөөсөө ингээд таараа уншсанаас хойш нэг ч удаа хийж байгаагүй. Өвөг дээдсүүдээс ирж буй мессеж таараа уншлага надад өнөөдөр орж ирээд бүр уншмаар санагдаад та бүхэн нэг л мессеж өгөх гээд хүсэж байгаа юм шиг санагдлаа. Тэм учраас би энэ ридинг хийхээр болсон байна. За би энэ картуудаа ингээд дэлгээ тавьчихсан байгаа. Тэгээд энэ сахиусан тэнгэрүүдийг бүгдийг гаргаад тавьчихсан. Архангел Рафаэл гээд энэ карт маань нэгдүгээр бүлгийнх нь сонгож байгаа гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээр бүлгийн карт, уншлагын карт нь энэ байх нэ. Нэг бол та бүхэн карта хараа сонгож олно, эсвэл сахиусан тэнгэрүүдээ хараад сонгож олно шүү. За хоёрдугаар бүлэг Patins гинэ. За хоёрдугаар бүлгийг унших карт маань энэ ногоон өнгөтэй. За гуравдугаар бүлэг Chantal гээд сахиусан тэнгэр байна. За мөн унших карт маань энэ карт байх нэ. За энэ асуулт маань болохоор өвөг дээдсүүдээс ирж буй мессеж харж өгнө. Удамшлын энергийн илгээмж нь юу байна вэ гэдгийг харж өгнө. Гуравдугаарх нь өвөг дээдсүүдийн удирдамж нь юу ирж байна вэ гэдгийг харж өгнө. Нэмэлт уншлага бохирсон байна. Удмын шугамын дуу хоолой нь та бүхэнд бид бүхэнд юу хэлхийг хүсэж байна вэ? Удмын цусны шугамаас ирж буй мессеж гэдгийг харж өгье гэж шийдсэн. Гуравдугаарт нь өвөг дээдсүүдээс илгээсэн үлдээсэн бидэнд үлдээсэн зам нь юу байх вэ гэдгийг харж өгье гэж шийдсэн байна. За тэгээд ридинг дээр уулзцгаая. Амар амгалан байцгаана уу. За энэ удаагийн таараа уншлахаараа урд өмнө нь юусоо хийж байгаагүй өвөг дээдсүүдээс ирж буй мессеж гэдгийг уншиж байгаа. Маш гайхалтай. Би тэгээд ер нь энэ уншлагыг өчигдрөөс хойш хийх гээд жоохон ингээд ядралт мэдрэгдээд ингээд исэн болохоор би өнөөдөр хийхээр шийдсэн байна. Тэгээд нэгдүгээр бүлгийнхнээ сонгосон карт маань Архангел Рафаэл гэдэг энэ гайхалтай картыг сонгосон байна. За нэгдүгээр асуулт нь болохоор өвөг дээдсүүдээс ирж буй мессеж. За энэ картаар авсан байна. За Архангел Рафаэл маань энэ маш хүчтэй сахиусан тэнгэр байгаа. Бид бүхэн байнгын бясалгал хийж ингээд өөртөө төвлөрөх үед ер нь бид бүхэнд нэг хүнд янз бүрийн олон юунууд байдаг гэж ярьдаг шүү дээ. Сахиусан тэнгэрүүд байдаг гэж ярьдаг. Тэгэхээр Архангел Рафаэл маань нэгдүгээр бүлгийнх нь маш их ойрхон гэж ер нь хажууд ч юм байна гэдгийг маш гоё сануулж байна л та. Тэгээд ер нь бол биднийг байнга сахиусан тэнгэрүүд дагж явдаг гэдгийг бас маш гоё энэ хүчтэй Архангел Майкл маань илэрхийлээд бид бүхнийг хамгаалаад хайрлаад ингэ явж байгаа надад бүр тийж санагдаад байгаа аахгүй юу. Та бүхэн маань хичнээн өөрсдийгөө ингээд хит их золиослсон ч гэсэндээ ер нь ингээд нэгдүгээр бүлгийнхэн маш их сүнслэг хүмүүс байна л та. Тэгээд хажууд чинь ингээд дандаа түшиж тулж явдаг шүү гэдгийг маш гоёор илэрхийлээд байна л та. За би чамд өөрийгөө болон бусдын бие махбодын бэрхшээлүүдийг эдгээхэд тусалж байна. Чи бол миний адил эдгээгч юм гэж штэ. Тэгэхээр хэцүү хүнд ер нь бол нэгдүгээр бүлгийнхнийг дамжуулаад миний тэр хүч чадлыг та бүхний бие махбод энэ махан биеэр чинь ингээ бусдад эдгээх тийм гоё процесс явагдаж байгаамаа. Та бүхэн бол эдгээгч юм аа. Миний адил эдгээгч юм гэдгийг итгэлтэй байгаараа гэдгийг сануулж байгаа юм шиг санагдаад байна л та.
Тэгээ бусдын бие махбодын бэрхшээлүүдийг эдгээд гэж штэ маш хүчрхэг тийм сүнслэг тийм хүмүүс байхыг үгүйсэхгүй байна. Тийм учраас та бүхэн ингээ бусдыг ангааж эдгэж байгаа бол би хажууд чинь байгаа шүү. Архангел Рафаэл би байгаа шүү. Та бүхэн яг л миний адил эдгэгч юм а гэдгийг маш тодорхой илэрхийлж байна. Маш гоё би чамд үргэлж туслаж хажууд чинь байдгаа. Чи болол бусдыг гоё гэрэлтүүлэх тийм гоё сүнслэг тийм хүч чадалтай хүн гэдгээ өөртөө итгээрэй гэдгийг манай гэж орж ирлээ. Тэгэхээр манай тэр Архангел Рафаэл маань ингээ бидний хажууд байгаа. Тийм учраас ийм сайхан сахиусан тэнгэрүүд маань би яагаад ч юм энэ reading ингээд ерөөс уншиж байгаагүй байхгүй юу? Тэгээ би өчигдөр дүн шинжилгээ хийгээд би энийг уншмаар санагдаад маш гоё, ерөн гоё санагдчихсэн. Тэгээд би уншиж байгаамаа. Маш гоё, ерөн юм сахиусан тэнгэрүүд юу гэж ярьж байгаа бол маш их сонирхолтой санагдаж энэ reading уншихыг маш их хүсэж уншиж байгаа. За тэгээд өчигдөр болол жоохон энерги хумаад өнөөдөр ингээд маш сайхан амарч босч ирээд хийж байгаа гэсэн үг. За тэгээд 7-гийн сэлэм маань хажууханд нь гараад ирлээ. Энэ маань юуг илэрхийлж байна вэ гэвэл ер нь бол янз бүрийн байдлаар ингээд нууцуд илрээд байгаа. Ер нь бол худлаа тийм та бүхний дотор нууц, худлаа итгэл, үнэмшил байдаг бол магадгүй ингээд өвгд ээцүүдээсээ нуусан тийм өөрсдөө ч мэдэхгүй тийм дал хумсарт ч юм уу иймэрхүү зүйлс байж исэн бол та бүхний амьдрал эн чинь ил гарахаар байна. Ил гарч ирэх нэ. Эсвэл өөртөө ингээд худлаа хуурдаг ч юм өөрийгөө нөгөө нэг мэдхгүйгээрээ гоё амлсан бол тэр амлалтандаа жоохон хүрч чадахгүй ч юм уу иймэрхүү байдлууд бас үүсчээсэн байх магадaltaй байгаад байна л да. Тийм учраас өвгд ээцүүдээс альва ямар нэг зүйлсийг нуухгүйгээр ил цаанаас ч угаасаа дэлхийн ертөнцөөс одоо энэ сая нөгөө хилэнцгийн ордонд нууцуд ил гарсан штэ. Тэр болоод яг одоо ингээд амьдрал чи ил гарч байгаа. Магадгүй өөртөө ингээ худлаа ярьжсэн итгэл үнэмш чинь ил гарч байгаа. Магадгүй бусдад жоохон худлаа итгэл үнэмшил байсан болвол тэр чинь бас илэрж байгаа харагдаж байна л да. Одоо ил гарч ирж байна. Маш гайхалтай. Сая нөгөө 5 дугаар сарын 2-нд тэргэл сар хилэнцгийн ордонд гарч ирсэн штэ. Тэгэхээр энэ маш хүчтэй мессеж та бүхэнд өгж байна. Нууцуд янз бүрийн тэр худлаа итгэл үнэмшил, хуучин хэв маягууд энэ бүхэн амьдрал дээр нь маш гайхалтай ил гарч ирж байна л да. Тэгээ та бүхэнд бол энэ бол яагаад ингэж байгаа юм бол яагаад би ингээ хичээгээд ахад яагаад ийм сонирн байна инээ тэр гээд нэг тийм нэг өөртөө асуулт эргэлдсэн тийм нэг асуултууд тавьж байгаа бол энэ худлаа итгэл үнэмшлүүд чинь ер нь та бүхэн өөрөөсөө нууцсан магадгүй та бүхэн өөрөө мэдэхгүй байгаад байгаа. Энэ бүхэн чинь амьдрал дээр чинь ил гарч ийн шүү гэдгийг ойлгох нь маш чухал харагдаж байна. За хажууханд нь энэ хардаа Пентакас гарч ирж байгаа. Та бүхэн маш их хөдөлмөрийн ур чадвараа гаргаад тэсвэр хатуужилтаа ажиллаа хийгээл яваад байгаа нэг зүйлээ маш удаан хийж байгаа, олон жил хийж байгаа. Энэ бол үгүйсгээс илүү маш их тэсвэр хатуужлыг өөртөө суулгаад хийж бүтээгээд байгаа энергийг ерөнхийдөө харуулад байна л да. Тэгэхээр өвгд ээцүүдийн чинь ингээд зүгээс болохоор та бүхний энэ хичээл зүтгэл амьдралдаа ингээд гаргаж байгаа бүхэн чинь бол зөв байгаа. Тэгэхдээ та бүхэнд бол гараараа хийх ур чадвар байгаа шүү. Өөрсдийгөө үнэлэх хэрэгтэй. Та нарын энэ гар, та бүхний энэ оюун ухаан, энэ бүтээлч чанар чинь та бүхэн өөрийнхөө амьдралд маш том хөрөнгө оруулж чаднаа гэдгийг илэрхийлж байгаа аахгүй юу? Тэгэхээр
магадгүй гарын нур чадвар, ур ухаан гоё ойж хатгах ч юм уу, эсвэл эрэгтэй хүмүүс сонсож байгаа бол мужаан хийх ч юм уу, ямар нэг байдлаар хуваараа бизнес эрхлэх ч юм уу, энэ бүхнийг өвөг дээдсүүд чинь ийм ур ухаан бидэнд байсан шүү гэдгийг дамжуулж яана л да. Тэгэхээр энэ бүхнийг та бүхэн заавал нэг газар ажиллаж цалин хүлээж явахын оронд та бүхэнд бол ийм их оюуны потенциал, ур ухаан, чадвар, логик сэтгэлгээ, мэдрэмж байгаа шүү. Энэ бүхнийг сонсороо гэдгийг илэрхийлээд ингээд надад орж ирээд байна л да. Тийм учраас та бүхэн магадгүй зурах ч юм уу те. Ер нь ингээд за магадгүй нэг ажлаа олон жил хийлээ. Тэгээ хажуугаар нь өөртөө бас төвлөрөх хэрэгтэй бас сануулж болно. Өөртөө ингээ гой зурах дуртай бол зурж болно. Оёх дуртай бол ойж болно. Ер нь та бүхэн бол ертөнцөөс өвөг дээдсүүдээс илгээс нь энэ гой мессежүүд, удамшлын энэ гой энерги маш хүч чадал та бүхэнд байдаг шүү гэдгийг нэгдүгээр бүлгийнхэнд маш их сануулж байна. Магадгүй энэ хилэнцгийн ордонд сая нөгөө тэргэл сар гарсан штэ. Тэгээд энэ ур ухаан чинь одоо илэрж гарахаар энийгээ тавьж уулаад ил гарснараа тавьж уулснаа энэ сайхан зүйлс чинь та бүхэн өөртөө итгэх юм бол ийм сайхан ур ухаан өвөг дээдсүүд чинь байсан шүү гэдгийг илэрхийлээд байна. Маш хүчтэй надад сонсогдож байна. Маш гоё санагдаж байна. Миний бүр ингээд дотоод сэтгэл бүр онгоож байна л да. Яг энийг та бүхэнд ингээд дамжуулж хэлснээрээ бид бүхэн ийм их чадвартай шүү. Бид бүхэн ингэж удмаа ураг удмаа ингэж тэжээж ингэж амьдарч ирсэн гэдэг хэв маягийг маш надад тодор ингээд оруулж ирж байна л да. Маш гайхалтай байна. За Nine Cups гарч ирлээ. 9 аяг гарч ирсэн. Та бүхэнд бол ингээд маш гоё ур ухаан, өөрсдийн мэдрэмжээр хийсэн бүх зүйлс байгаа. Энэ бүхнийг та бүхэн өөрсдөө үнэлэх хэрэгтэй, дүгнэх хэрэгтэй. Өөрсдөө хаяа нэг би ийм юм хийж чадсан шүү гэдгийг хаяада өөрөөрөө бахархаж, цаг гаргаж ийм сайн сайхан зүйлсээ олж харах, дүн бодох, төвлөрөх зүйтэйг харуулад байна л да. Энэ бол угаасаа сэтгэл ханамжтай байдлыг илэрхийлж байна. Өвөг дээдсүүд чинь та бүхний энэ их чадварыг мэдрээд байгаа учраас та бүхэн ийм их чадвар байгаа шүү. Ер нь цаашдаа ч юм уу өөрсдөө ур ухаанаар авч явснараа ийм гоё сэтгэл ханамжийг бас та бүхэн авч олж чадах юм а гэдгийг маш гоёор тодруулж харууллаа л да. Гайхалтай байна. Чи болоод ингээд аль хэдийн ингээд хийсэн бүхэн чинь ингээд тодорхой ахиц дэвшил хүрсэн. Тэгээд энэ та бүхний энэ хийж байгаа бүхэн чинь эргүүлээд та бүхний амьдралд маш гоё сэтгэл ханамжийг авч ирэх юм аа. Магадгүй ингээд хуваараа юм хийж эхлүүлэх юм бол тийм ээ. Тэгж бас сонсож болно. Маш гайхалтай. Тэгээ байгаа бүтээсэн зүйлээ, өөрийн хийсэн зүйлээ ингээд сэтгэл гоё ханамжтай, тэр гоё мэдрэмжийг бас өөртөө мэдрээрэй гэдгийг бас өвөг дээдсүүд чинь сануулж шүү. Маш гайхалтай гоё картууд гарч ирлээ. За дараагийн асуулт болохоор удамшлын энергийн илгээн чинь юу байна вэ гэж байгаа тэр. Энэ хардаа энэ сайхан ур ухаан, логик ухаан та бүхний энэ магадгүй ингээд удам угсаатайгаа одоо нөгөө нэг юу байгаа штэ. Удмын одоо ах дүүнэр ч юм уу, эсвэл эхнэр нөхөр ч юм уу, удмын ямар нэг байдлаар ингээд амьдрал чинь ил гаргаж ингэж хийх юм бол маш гоё амжилтанд хүрэхээр байгаа аахгүй юу? Ярилцаад юу хийвэл болохоор байна тийм ээ? Энэ бүхнийгээ гоё удмынхаа гэр бүлийнхэнтэйгээ ч юм уу удмын одоо нөгөө
ах дүүнэр гэж яриад байдсан шүү дээ. Тэр бүхэнтэйгээ хамтын үйл ажиллагаа хийвэл бас маш гайхалтай. Амьдралд чинь маш гоё. Одоо ингээ хуваараа гэж хэлсэн шүү дээ. Эн чинь бол ингээд удам болоо явчихж байгаа гэсэн үг. Өөрөө ганцаараа хийхээсээ илүүтэйгээр ингээд удмынхаа ах дүүнэр гэр бүлээрээ ингэж хийх нь маш гоё хамтрал. Хамгийн гол нь тэр хамтрал чинь хэн байна вэ гэдэг дүн шинжилгээ хийх хэрэгтэй л дээ. Энэ ирээдүйг сонгосоод зүгээр ах дүүнэртэй хийх юм байна гэж болохгүй. Ах дүүнэрээ судлаа штэ. Та бүхний ах дүүнэр дотор чинь итгэл даах гоё энергитэй, гоё тийм яриа хөөрөө нийцэх тийм гоё хүнийг хүнтэй хамтарч хийх нь нэг болвол гэр бүлийнхэнтэй эхнэр нөхөр ч юм уу эсвэл өөрийнхөө үр хүүхдтэйгээ ч юм уу байж болно. Иймэрхүү зүйлс хийх юм бол өвөг дээдсүүд чинь маш гоё дэмжихэр байна. Энэ дээр хартаа гайхалтай мессеж орж ирээд байна. Та бүхэнд бол бүтээх ур чадвар байна. Бодох ур ухаан байна, мэдрэмж байна. Энэ бүхнийг ашиглах хэрэгтэй гэдгийг маш тодор сануулж байна. Энэ өвөг дээдсүүдийн ирээдүйн үнэхээр надад бас маш гайхалтай мессеж илгээж байна. Маш гайхалтай гоё байна. Надад үнэхээр гоё санагдаад байна. Энерги нь маш хүчтэй байгаа аахгүй юу? Удамшлын энерги чинь хамтарснараа өвөг дээдсүүд чинь та бүхнийг ингээд дэмжихээр гайхалтай энергитэй харагдаж байна. Тэгээд энэ бүхэн чинь ер нь ингээд амьдралд ил болж ингээд тод гарч ирснээр амжилт, ялалт маш гоё зүйлс мөнгө төгрөгийг бол олохоор ийм гоё энергитэй карт гарч ирж байна. За хажууханд нь энэ Four of Pentacles дөрвийн зоос маань уруу харж гарч ирлээ. Энэ бол хитрхи магадгүй ингээ хамтралаа яаж явах үедээ хитрхи хин нэг хардах ч юм уу. Энэ мөнгө төгрөгөө би алдчих вэ? Би юу хийч вэ ч юм уу, ямар нэг байдлаар эргэлзээ, тэнэгэлзээ, хитрхи их барьсан, хойрсон иймэрхүү энерги бас нөлөөлөхөр байгаад байна л да. Энийг бол цааш нь авч явах бол их буруу юм аа. Эн чинь бол хит магадгүй хит материаллык зүйлс рүү хит их зууралдаж барих, тогтоох гэж бусдыг манипуляц хийж өөрийнхөө байлгах гэж үзэх энэ буруу хандлага байх юм бол хамтын үйл ажиллагаа цаашаа ахиц дэвшил үзүүлэхгүй юм а гэдгийг маш гоё тодор харуулж байна. Энэ бол удамшлын жоохон ингээд буруу тогтолцоо бас байхыг үгүйсэхгүй байна. Тийм учраас энэ бүхэн дээр анхаарч аваарай. Магадгүй айдас мөнгө алдах үе гэсэн айдас ямар нэг хяналт иймэрхүү байдал удамшлын бас байх магадaltaй байгаа байхгүй юу? Удамшлаас чинь ингээд орж ирсэн. Магадгүй удмын чинь өвөг дээдсүүд мэдхгүй явж исэн. Тэр чинь амьдрал дээр ингээд ил гарч ирээд та бүхний амьдралд бас тодорхой хэмжээгээр бас ингээд нөлөөлж байгаа. Удамшлын гэхээр чинь цусаар чинь дамжиж байгаа шүү дээ. Цусаар чинь, генээр чинь энэ бүхнийг арчиж цэвэрлэх хэрэгтэй гэдгийг сануулад надад орж ирээд байна л та. Бас маш гайхалтай. Хит их барих, хорих ийм байдлууд бол саад болно. Энэ бүхнийг бол цаашдаа авч явах димий. Магадгүй чи нэгдүгээр бүлгийг сонсож байгаа тэр хүн та. Энэ онцгүй энергийг таслах хүн та юм а гэдгийг илэрхийлж байна л да. Маш гайхалтай. Вау, надад бол маш гоё санагдаад байна. Ийм гоё ирээдүйн хийж байгаадаа би бас өөртөө маш их талархаад байна. Үнэхээр өвөг дээдсүүд надад хэлж өгөөд байна, сануулад байна. Ийм үг, тийм үг гэж ярьж ирээд байгаа байхгүй юу? Үнэхээр гайхалтай. Тийм учраас энэ дээр анхаараарай. За энэ одоо энэ өвөг дээдсүүдийн нөгөө юу? Энерги удам дээдсүүдийн удирдамж нь юу байна вэ гэдэг асуулт асуусан байна.
За энэ болохоор өөрийн энергийг хүндэтгэх, нэг бол өөр утгаар болвол өөрийн хүч эрчмээ хүндэтгэж хамгаалах гэсэн энергийг илэрхийлээд байна. Энэ карт маань honesty, honoring your energy. Өөрийнхөө энергийг хамгаалаа, бусдад энергиээс зарцуулахаа болоо гэсэн тийм утга санааг илэрхийлээд байна. Магадгүй одоо та бүхэн нэгдүгээрт энэ ангаагч эдгээгчгээд ярьчихсан байгаа. Магадгүй маш сайхан ингээд гоё эерэг сүнслэг хүмүүс байхыг үгүйсэхгүй байгаа гэсэн штэ. Тийм учраас өөрийгөө хит их золиослох, бусдын төлөө өөрийгөө зориулах ийм их зүйлс байдаг бол энийгээ тавьж уулах хэрэгтэй, өөрийгөө анзаарах хэрэгтэй. Хит их зориулахгүй тэнцвэртэй байдал маш их чухал байгааг илэрхийлж байна л да. Магадгүй ингээд гэр бүлдээ их зориулах ч юм уу, эсвэл бусдад хит их энерги зарцуулах ч юм уу, хэм маягийг таслах хэрэгтэй. Ийм энерги бас орж ирсэн байхыг үгүйсэхгүй байна л да. Удмаас чинь тийм учраас та бүхэнд өвөг дээдсүүд чинь одоо болохоор энерги хамгаалаа миний хүүхдүүдээ, өөрийгөө хит их зарцуулахгүй шүү. Энэ гоё ариун сайхан энерги хамгаалах хэрэгтэй. Гоё тэнцвэрийг барьж зохицуулж явах нь их зүйтэй гэдгийг маш гайхалтай илэрхийлээд байна. Тэр их сайхан энерги хит их ачаалал авч өөрсдөө золиослох нь буруу юм аа. Энэ хандлагаа зогсоох хэрэгтэй. Энерги хамгаал, энержиг хамгаал гэдгийг маш гайхалтай сануулж байна. За тэгээд энэ уншлага маань нэмэлт хэсэг орсон байна. За нэмэлт нь болохоор удмын шугамын дуу хоолой юу байна вэ гэдгийг харж өгнө. Хоёрдугаар асуулт нь удмын талаас янз бүрийн үүлийн үр байна уу гэдгийг харж өгнө. Бас гуравдугаар асуулт нь өвөг дээдсүүдээс үлдээсэн замнал цаашдын ирээдүйн гэгээлэг замнал нь юу байна гэдгийг харж өгөхөөр шийдлээ. За ингээд нэгдүгээр бүлгийнхэнд амжилт хүсье. За 2 дугаар бүлгийн ирээдүйдээ тавтаа морилно. За эндний асуулт нь болохоор өвөг дээдсүүдийн мессеж гэсэн байна. Энэ дээдлийн карт маань. За энэ та бүхний сонгосон карт маань patience гэд карт гарч ирсэн байна. Төвчээр гэд ийм гоё сахиусан тэнгэрийг та бүхэн сонгосон байна. За энэ карт маань ер нь ингээд хараад ахаар зэрэг та бүхний нар жаргахыг, нар мандахыг, ер нь ингээд өөрийнхөө дотоод ертөнц рүүгээ ажиглаж, юмсыг ингэж харах нь их зүйтэй харагдаад байна. Өөрийнхөө янз бүрийн ер нь ингээд сайхан гол хаанч очиж болно штэ. Заавал энэ далаа байх албагүй, гол дээр ч юм уу, ер нь ингээд өөрийнхөө дуртай газараа очиод юмсыг ингээд ажиглах, сурах, суралцах гэсэн мессежүүд орж ирээд байна. Тэгээд энэ карт нь болохоор ер нь байгалийн сайхныг харвал 2 дугаар бүлгийнх нь их эерэг байхаар харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд энэний маань орчуулга болох одоо бол суралцах, судлах, мэдээлэл цуглуулах цаг болжээ гэсэн байна. Энэ сахиусан тэнгэрүүд маань ер нь 2 дугаар бүлгийнхэндээ оюутан байхаасаа таашаал авах хэрэгтэй. Учир нь ирээдүйд чи мэдлэгээ үйлдэл болгон нэгтгэх цаг үе чинь болжээ гэдгийг маш тодорхой ойлгомжтой сануулсан байна. Тэгэхээр ер нь 2 дугаар бүлгийнхэн маань судлах шаардлагатай, сурах шаардлагатай. Тэр ажигласан зүйлээ яагаад би ажиглаж гин гэдэг дээрээ
маш гоё юу мэдрэгдэж ийн гэдэг дээрээ өөртөөгөө дүн шинжилгээ одоо ингээд маш гоё ингээд юмсыг ингээд сониучилж харах нь их зүйтэй харагдаад байна. Төвчээр гэдэг карт гарч ирсэн шүү дээ. Patience, юмсыг гоёор харах, маш гоё ингээд passion хүлээж авах тэ ийм гоё сахиусан тэнгэр маань гарч ирсэн байна л да. Тэгэхээр 2 дугаар бүлгийнх нь ер нь төвчээртэй байх хэрэгтэйг сануулад байна. Ер нь төвчээр гэдэг зүйл одоо та оюутан бол магадгүй та аль хэдийн оюутнаа болоод суралцаад ажиллаад явж байгаа болвол ажиллаж байгаа ч гэсэн суралцах хэрэгтэйг өвд ээцүүд чинь сануулж байна. Удмын нөгөө өвд ээцүүдийн мессежээс одоо ингээд та бүхэндээ илгээж байгаа байхгүй юу? Тийм учраас юмсыг passion гоёор хүлээж авах хэрэгтэй, төвчээр бас их хэрэгтэй сануулад байна. Яарч сандрахгүйгээр юмсыг маш гоёор ингээд төвчээртэйгээр харж хандах нь 2 дугаар бүлгийнхэнд маш их чухал байр суурийг эзэлж ийн л та. За хажууханд нь Hanged Man гарч ирлээ. Дүүжлэгдсэн хүн. Магадгүй ингээд одоо ингээд зогсолт болчихсон ямар нэг байдлаар та бүхний амьдралд магадгүй ингээд зогсолт ч юм уу ажилласаа эсвэл гарчихсан ч юм уу эсвэл олвол түр ингээд хийж байгаа юмаа орхицсан ч юм уу иймэрхүү байдлаар зогсон бас нэг үүсцэн харагдаад байна л да. Нэг талаасаа нөгөө талаараа хит их яарахгүй зогсох хэрэгтэйг сануулад байгаа байхгүй юу? Хит их хурдлаж болохгүй, жоохон ингээд зогсох хэрэгтэй, юмсыг харах хэрэгтэй гэсэн штэ. Зогсох хэрэгтэй, тэр харах өнцгөө солих хэрэгтэйг харуулад байна. Одоо юмсыг сайхнаар хараараа гэж хэлсэн шүү дээ. Энэ дээр гарч ирсэн мессежүүд бас энд орж ирээд нь. Тэгэхээр харах өнцгөө маш гоё эрэг болгож хувиргах юмсыг ингээ хүчээр бус хүлээн зөвшөөрөлт хүлээлт дээр ингэж байх нь ер нь бол өвд ээцүүдээс чинь миний хүүхдүүдээ бити яараарай битгий зогссон ч гэсэн урагшлаарай. Тэгтээ хурдан биш хүчээр ингээд яах биш. Тэг харах өнцгөө миний хүүхдүүд өөрчлөөрөө. Миний хүүхдүүд болж гинэ, чадж гинэ. Та бүхний хийж байгаа зүйлс бол зөв байгаа шүү. Энэ өнцгөө жоохон ингээд харах зүйлсүүдээ өөрчлөх шаардлагатай шүү миний хүүхдүүдээ гэдгийг сануулад байна шүү өвд ээцүүд чинь. За хажууханд нь ингээд 9-ийн сэлэм гарч ирлээ. Тэгэхээр магадгүй айдастаа заримдаа маш их бодолт чинь янз бүрийн сөрөг бодлууд, айдас түгшүүр, сэтгэлийн дарамт, дотоод сэтгэлийн шаналл, уйтгар, гуниг магадгүй ингээд энэ зогссноосоо болоод юм уу ингээд хажууханд нь сэлэм гарч ирж байгаа учраас та бүхний энэ бас их нөлөөлж байгаа харагдаад байна. Тийм учраас миний хүүхдүүд энэ дээрээ маш сайн анхаарал авах хэрэгтэй. 2 дугаар бүлгийнхэнд өвд ээцүүд чинь тэгж ярьж шүү. Энэ их онцгүй энергиудээ миний хүүхдүүд таньж ойлгоод ер нь энэ болохгүй зүйл байсан ч гэсэндээ жоохон хүлээн зөвшөөрөөрэй миний хүүхдүүдээ гэдгийг сануулад байна л та. Болохгүй байсан ч гэсэн заавал юмс болохгүй өдөр бүр болохгүй гэдэг дээр байдгүй маа. Нэг өдөр ийм байж болно. Уйтгар гуниг шаналл жоохон ингээд дарамт мэдрэгдчихэж болно. Гэхдээ эн чинь үргэлж биш шүү миний хүүхдүүдээ гэдгийг сануулж байна. Тэгэхээр зэрэг хэдий ингэж зогсолт бас та бүхэнд үүссэн ч байсан гэсэндээ магадгүй ингээд ажилласаа гарсан гэдгсэн штэ. Тэгээд
би юу гаргах юу, ямар шийдвэр гаргах юу гэд ингээд жоохон өөртөө эргэлзээд байгаа юм шиг надад орж ирээд байна л да. Тийм учраас эн чин хэвийн зүгээр та бүхэн хизээж буруу зүйл хийгээгүй. Харин өөртөөгөө энэ их онцгүй байдлуудаа орхих хэрэгтэй. Тэгэж юмд яар сандрахгүйгээр дараагийн зүйл чинь орж ирдэг юм шүү миний хүүхдүүдээ. Тийм учраас хэдий ингээд зогссон байгаа ч гэсэндээ өөрийгөө суралцуулах хэрэгтэй, мэдлэг хоригдлуулах хэрэгтэй, өөрсдөө хөгжүүлэх тал дээр яг энэ зогссон үе дээр суралцах хэрэгтэйг сануулж байгаа аахгүй юу? Хит их гадаад байдал руу бити яваач. Энэ бол гадаад байдал байгаа аахгүй юу? Миний хүүхдүүд гадаад байдлаасаа болоод өөрсдөө дотоод сэтгэлдээ маш их шаналаад байна. Миний хүүхдүүд энийг анхаараад аваач. Энэ дээр суралцах, энэ сайхан цаг хугацаагаа одоо ингээд төр зогсолт авцсан бол пауз авчихсан байгаа болвол миний хүүхдүүд энэ пэшнийг санаарай гэдгийг сануулж байгаа аахгүй юу? Яг энэ хугацаанд суралц. Юмсыг хар, ажигл, сонс, мэдэр, үйлдэл хий. Тэгтээ хурдан биш, удаан. Юмс хурдан байдаггүй миний хүүхдүүдээ. Ер нь та миний хүүхдүүд зөв зүйлийг хийгээд явж байгаа. Тэгтээ болохгүй зүйлсүүд байгаад байгаа учраас өвд ээдсүүд чинь ийм мессеж илгээж ингэж шүү. Энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй. За, хажууганд нь мунхагийн карт маань гарч ирлээ. Ингээд энэ зүйл дээр өөр лүгөө анхаарад ингээд ихснээр шинт ихлэл хэдий энэ маань жоохон юу байсан ч гэсэндээ эрсдэлтэй алхам хийж байгаа ч гэсэндээ шин эхлэл ирж гинэ. Өөрийгөө чөлөөлөөд ер нь эрх чөлөөтэйгээр өөрсдөө тэр шин эхлэл рүү ороо гэдгийг сануулж ийн шүү өвд ээдсүүд чинь. Энэ шин эхлэл чинь маш зөв зүйлээ. Энэ шин зүйл рүү ороорой. Удаанаар ороорой, юмсыг ажиглаж ороорой. Энэ хардаа суралцсан гэдэг том мессеж гарцсан шүү дээ. Тэгээд энэ хоёр маань том аркана гараад ирсэн. Өөрийгөө бити шүүгээрэ гэдгийг өвд ээдсүүд чинь сануулад байна. Миний хийж байгаа зүйл буруу юм хийчихүү гэд эргэлзээд байгаа хүмүүс байна. Надад мэдрэгдээд байна. Энэ мессежийг би одоо 2 давтлаа. Яриад байгаа учраас би усаа уухгүй бол болохгүй нэ. За тэгээд энэ шин эхэлж байгаа зүйл чинь та бүхэн хэдий бүх юмсыг ингээ мэдхгүй, чадахгүй, хараахан юмсыг ингээ томор харж чадаагүй. Тийм байгаа бол миний хүүхдүүд зүгээр энэ зүйлийг санаараа, пэшнийг санаараа гэдгийг өвд ээдсүүд чинь сануулад байгаа байхгүй юу? Маш гайхалтай. Тэгээд энэ зүйл чинь зөв болох юм шүү гэдгийг сануулж байна. Энэ дээр яагаад гацсан бэ гэдэг тайлбарлал энэ бүхэн чинь удахгүй гараад ирнэ. Тийм учраас яг энэ зүйлээ зөв зүйл рүү төвлөрөөрөө гэдгийг сануулад энэ шин нэгтлээ хийгээрэй миний хүүхдүүдээ. Энэ чинь та бүхнийг ирээдүйд чинь сэтгэл санаа, бодол санаа, мэдрэмж энтерч чинь бол та бүхний дотоод сэтгэл чинь маш гоё амар амгалан авчрын шүү миний хүүхдүүдээ гэдгийг сануулж шүү. 2 дугаар бүлгийнхээ үүн дээрээ маш гоё анхаарал авах хэрэгтэй байна. За 2 дугаар асуулт нь болохоор удамшлын энергийн илгээмж гэдэг дээр би мессеж авсан байна. Тэгсэн чинь World гарч ирлээ. Тэгээд 8-ын саваа маань гарч ирсэн байна л да. Маш гайхалтай. Энэ хардаа одоо та бүхний
дараагийн алхам одоо өвд ээцүүдээс чинь удамшлын талын энерги чинь бол маш гоё. Одоо та бүхэн шинэ эхлэлээ ингээд тавьж эхлүүлээд цаашдаа болвол энэ дэлхий бүх юмсыг бүтэн циклийг дуусгахаар байна. Энэ дээр эхэлсэн бодвол энэ дээр дуусгар болно шүү дээ. 21. Тийм багаач. 21 дээр ингээд дуусах юм аа. Миний хүүхдүүд энэ дээр амар амгалан болж бүх зүйлсийг өөрийн бие махбод, өөрийн бүр сэтгэл санаа, оюун ухаан, потенциал, өөрийн чинь ур чадвараас бүх юм та бүхэн өөрийгөө маш ойлгож харахаар байна. Энэ бол маш том потенциал цаашдаа үүсэж том удмын чинь энэ хардаа энерги нь ингэж гоё илгээгдэхэр байна шүү. Удам талаас чинь ийм том өвөг дээдсүүдээс чинь энэ гоё мэдлэг, ур ухаан энэ дээр эхлээд явж байгаа штэ. Суралцаад явж байгаа штэ. Ингээд бүтэн цикл чинь дуусгар болноо. Миний хүүхдүүд жоохон шамдаараа гэдгийг илэрхийлээд байна. Энэ гоё амьдрал удахгүй ирэх гэж байна гэдгийг удамшлын талын энерги маш сайхан энерги орж иж байгаа байхгүй юу? Бүтэн циклийг дуусгах чинь хардаа та бүхэн хийж бүтээсэн зүйлсээрээ бахархахаар байна. Би ийм зүйл хийж чадсан шүү гэдгийг та бүхэн мэдрэхээр байна. Потенциал чинь илүү томрохоор байна. Энэ дээр бол дөнгөж эхлээ явж байгаа штэ. Суралцаад ингээд яаснараа ингээд ийм гоё цаашдын энерги удамшил талаас чинь ийм гоё том энерги орж иж штэ. Энийг баярлаж хүлээж аваараа миний хүүхдүүдээ гэдгийг сануулад ээ шүү. Энэ чинь маш ойрхон байна. Жохон өөрсдөө өнгөх хэрэгтэй байна. Сануулад ээ шүү. За хажууханд нь энэ ардаа 8 саваа гарч ирж байна. Маш гайхалтай. Хурдцтай, гин тийм байдлаар ямар нэг зүйлс маш хурдцтай одоо ингээд эхлүүлээд явж байгаа болвол яваад эхэлсэн болвол хурдцтай дараагийн зүйлс нь шат руу орж байгаа. Шинэ энерги орж иж байгаа байхгүй энэ хардаа маш гайхалтай. Дөнгөж энэ word-ийн хажууд энэ гоёг авсны дараа энэ word нь эхлэхээр байгаа байхгүй бас. Ингээ хурдцтай гоё сайн сайхан зүйл чинь өв дээдсүүдээс чинь удмын чинь талаас ийм гоё илгэн жирж байна. Миний хүүхдүүд зөв байна. Ингээд эхлүүл чадсан миний хүүхдүүд одоо ингээд авах гэж шүү. Удахгүй гэж шүү. Энэ бол миний орж иж байгаа 1-2 сарын дараа гэж орж иж байгаа байхгүй юу? Тэгэхээр миний хүүхдүүд яарахгүй. Хурдан авна гэд энийг авахын тулд хурдлахгүй. Яарахгүй төвчээр гэсэн шүү дээ. Энэ дээр яарахгүй байж тал орж ирэхээр байгаа байхгүй юу? Маш гайхалтай. Тийм учраас ийм сайхан энерги эрчмүүд та бүхнийг сонсоод дэлхийн ертөнцөөс өв дээдсүүдээс чинь удмуудаас чинь орж ирж байна. Тэгэхээр маш гайхалтай байна. За дараагийн карт авсан. Энэ нь болохоор Энгер гэдэг бөөгийн картаас авсан л та. Тэгсэн чинь уур гинэ. Дарагдсан уур хилнэ. Ийм нэг цаг бөөгөөс орж иж байгаа байхгүй. Магадгүй та бүхэн ардаа энэ дээр нөгөө уур бухимдал энэ дээр янз бүрийн энэ бөөгийн сахиусан тэнгэр маань гаргаж ирлээ л дээ. Энэ бас бөөгийнх гэж ойлгож болно шүү дээ. Удмын чинь өвд ээцүүдээс чинь гэж ойлгож болноо. Магадгүй ингээд уур хилэн байдаг болвол магадгүй дотроо нуугдсан тийм мэдрэмж байдаг болвол энэ бүхэн чинь ил гарахгүй ингээд дотроо нуугаад ахын буруу шүү. Миний хүүхдүүдээ энэ буруу гэдгийг сануулад байна. За илэрхийлэгдэггүй ингээд илэрхийлэгдэггүй эмоц дотор хоримтлагдсан нөгөө хоримтлагдсан уур хилнийг дарах бус энийг өвөштэй зөв таньж ойлгоод ингэх юм бол маш гоё эерэг зүйлс рүү хувиргаж болноо миний хүүхдүүдээ гэж байгаа байхгүй юу?
зөв таних хэрэгтэй уурыг. Тэгтээ уураа гаргаж ингээд нөгөө ил гаргаад нөгөө уурлах бус зөвөр илэрхийлнэ. Бусдаа нөгөө нэг таныг ингээд уурлуулахаар үг, таныг уурлуулахаар үйлдэл хийчихсэн байгаа бол бусад хүмүүс энэ дээр энэ надтай муухай харилцсан юм чи би бас уураа гаргах хэрэгтэй гэд энэ ирээдүнг сонсоод ингээд уураа гаргаж болохгүй нэ штэ. Зөвөр гаргах хэрэгтэй. Уурлахаасаа илүүтэйгээр гой зөвөр ярилцаад за таны одоо чиний ярьсан тэр зүйл чинь надад таалагдсангүй. Тийм учраас миний дургу хүрээд байна. Тийм ээ зөвөр илэрхийлэх хэрэгтэй штэ. Энд чинь надад маш таалагдсангүй. Надтай ахиж ингэж бити харилцаараа гэд. Эн чинь бол зөв хандлага болоо явчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр энжер гэд энэ сахиусан тэнгэрийг зөв болгож хувиргана гэдэг нь яг сая миний ярьдаг шиг тэр байхгүй юу? Зөвөр илэрхийлж чадвал тэр нөгөө нэг уур бухимдал үүсээд нөгөө бусдтай муухай харилцаж болохгүй гэд дараад бусдын ярьж байгаа зүйлсийг дарах бус өөрлөгөө тэгж хуримтлуулах бус гэсэн үг шүү. Харин ярьж илэрхийлэх хэрэгтэй. Тэр нэг уураар гарах бус тийм ээ. Тэгж чадах юм бол энэ их уураа зөвөр илэрхийлэх юм бол дотоод хүч болж та бүхний хүч чадал чинь сэргэхээр байгаа аахгүй юу? Ойлгомжтой байх тийм ээ. Тэгэхээр уур гэдэг зүйл муу зүйл биш. Гарахтаа муу зүйлэлтэй. Тэгтээ нөгөө зөвөр илэрхийлэх маш гоё чухал. Тэгж чадвал яста дараагийн нөгөө нэг тэр нөгөө зөвөр гоё ярилцаж, ойлголцож ингэж чадсанараа дараагийн маш гоё том хүч чадал өвөг дээдсүүдээс чинь орж иж байгаа байхгүй юу? Энийг хардаа зүги. Энэ бол зүги юм уу энэ? Би надад зүги юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Ажилч хичээнгүй, хөдөлмөрч энэ зүгийг дүрслсэн байгаад байгаа. Тэгэхээр энэ зүги чинээрээ уурлахаар очиж хүнийг хацдээ штэ. Нөгөө үүрэн дээр нь очихоор хүнийг хацдагтай адилхан өвтгдэн штэ. Тэгэж биш ээ. Хүнийг өвтгөж сэтгэл зүрхийг өвтгөх бус харин эргээр одоо ингээд зүгийтэй яаж харилцдаг вүлээ те? Зүгийн үүрэн дээр очихоор бид нар чинь маш гоё хамгаалтын хувцас өмсөд очдөө штэ. Тортой бүхэд бүтэн ингээд өөрийнхөө бие аура гэж ярил л да. Аура энерги бүх бие зүгийнээс тэр ууртаа зүгийнээс хамгаалахын тулд бид бүхэн чинь хамгаалтын хувцастаа ордог шиг уура зөв гаргаж бусдын уурыг хөдлөхгүй тулд хамгаалж өөрийнхөө гэрлэн бие хамгаалж тэгж харилцах нь их зүйтэй байна гэд өг дээдсүүдээс чинь мессеж илгээгээд байна шүү. Миний хүүхдүүд 2 дугаар бүлгийн хүүхдүүд маань энэ бүхнийг маш анхаарах хэрэгтэй. Хэдий та бүхэн бусдаа муухай харилцаж болохгүй гэдгээ мэддэг. Тэгсэн хэрнээ зөөр илэрхийлж ярьж чадахгүй байгаа. Ойлголцолж чадахгүй байгаа. Тэр чинь магадгүй ингээд дотор нь хоримтлагдаад байгаа гэсэн. Тэр чинь буруу энерги болж байгаа гэсэн үг шүү. Миний хүүхдүүдээ энийг зөв илэрхийлж гаргах юм бол хүч чадал болж дараагийн шин шат орж ирэх гэдэг шүү. 2 дугаар бүлгийнх нь маань маш гайхамшигтай. Тэгэхээр энэ дотоод ертөнцийн чинь маш гоё ярьж өглөө, гадаад байдгийг чинь ярьлаа. Энэ гоё маш тэгээд цаашдын энерги чинь маш гоё гарч ирж байгаа. Гоё ирээдүг болж чадлаа гэж миний хувьд дүгнэлээ. За тэгээд юу яасан? Нэмэлт уншлага байгаа. Эндээс юу харах вэ гэхээр удмын шугамын дуу хоолой одоо та бүхэн ямар дуу хоолой хэрэгтэй байна вэ гэдгийг нэгдүгээр асуултаараа харж өгнө. За хоёрдугаар асуулт нь болохоор удмын талаас янз бүрийн үеийн үр байна уу гэдгийг харж өгье гэж шийдсэн. За гуравдугаар асуулт нь өвөг дээдсүүдээс бидэнд үлдээсэн гэрэлтэй зам нь юу байх вэ гэдгийг
3 асуулт асуухаар шийдсэн байгаа. За ингээд ирээдүйн маань өндөрлөж байна. Лайк, subscribe, коммент бас үлдээгээрэй. Тэгээд гоё лайк, subscribe бусдад бас түгээгээрэй. За ингээд баярлалаа. За 3 дугаар бүлгийн ирээдүйнтэй тавтаа морилно. За та бүхний сонгосон карт маань Чантал гэдэг энэ гайхамшигтай сахиусан тэнгэрийг бэлэгдсэн байна. Энэ болох дээр маш гоё ягаан өнгөтэй байна. Тэгэхээр энэ дээр нэг романтик, их хайр дурлал, бас их зөнхөлж байгаа хүмүүс байгаад байгаа харагдаад байна л да. Ер нь бол мөнгө төгрөг гэхээсээ илүүтэйгээр хайр дурлалд их анхаарлаа төвлөрүүлээд байгаа. Сайхан ажил төрөлтэй, сэтгэл ханамжтай байгаа байдал тэрэн дээрээ өөрсдийгөө ерөөхдөө одоо нэг гоё сайхан хайр дурлалтай учирчих юмсан тэхийнсэн гэд ийм хүсэл эрмэлзэл ихтэй хүмүүс магадгүй энэ картыг сонгосон байх боломжтой байна л да. Гэхдээ энэ ирээдүйн болох дээрээ өвөг дээдсүүдээс ирж байгаа мессеж гэдгээрээ өөрөлдөө тэгсэн чи харин би нөгөө картуудаа холж явахдаа энэ карт маань гарч ирсэн. Тэгээд энэ яалтчгүй одоо тэгээд 3 дугаар бүлгийнх нь магадгүй энэ Чантал гэд сахиусан тэнгэрт татагтаад ороод ирснийг үгүйсэхгүй байна л да. Ямар ч байсан тэгээд юу яа уншицгаая. Шинэ хайр дурлалын харилцаа удахгүй учрах болно. Шинэ хүнтэй эсвэл одоогийн харилцаанда дахин сэргээж буй хүсэл тэмүүлэл, хайр өгөх, хүлээн авахд нээлттэй бай гэсэн биш үү? Тэгэхээр энэ сахиусан тэнгэрч хүртэл юм гоё мессежийг та бүхэнд өгж ин л та. Ер нь бол 3 дугаар бүлгийнхэн маань хайр дурлалын тал дээр ерөнхийдөө их голчлон анхаарч байгаа. Тэгээд өвөг дээдсүүд нь тэрийг мэдрээд байгаа болохоор энэ карт гарч ирэх магадaltaй байгаа нь надад харагдаад байна л та. За энэ асуулт нь болохоор өвөг дээдсүүдийн мессеж гэсэн карт авсан байна. Тэгээд энэ Чантал маань болохоор та бүхэнд шинэ хайр чинь ирнэ. Битгий яараа. Магадгүй ингээд хайртай, хантай, ижилтэй хүмүүс маань дараагийн шат руугаа оруулж харилцаагаа жоохон ингээд өөрчлөх шаардлагатайг бас сануулад байна л да. Өөр төвшөнд гоё сэргээх, нэг нэгнээсээ уйдах гэж байгаа бол тэрийг дахин сэргээж шинэ гоё энерги уур амьсгал оруулах хэрэгтэйг сануулад байна. Тэгэхээр энэ 3 дугаар бүлгийнхэн маань өвөг дээдсүүд нь ер нь хайр дурлалын тал дээр ер нь та бүхэнтэй ярихыг хүсэж байгаа юм шиг надад мэдрэгдээд байна л да. Тийм учраас энэ Чантал гарч ирсэн байх магадлал өндөртэй харагдаад байна. Хүсэл тэмүүлэл, хайр өгөх. Тэгээ бусдад одоо ингээд заавал нөгөө нэг хосуудын харилцаа гэхээс илүү хайр хин нэгэнд өгөх бусад хүмүүст одоо ингээд баг зэргийн ингээд хүмүүс нь хин нэг нь ингээд ядарч байгаа бол тэр хүмүүст туслахыг бас хайр гэж штэ тийм ээ. Заавал тэр нөгөө хайр дурлалын хосын харилцаа гэхээс илүү хайр гэдэг чинь бүх зүйл дээр байдаг учраас хайрыг бол ямар ч зүйл дээр ингээ гаргаараа гэсэн утгыг өвөг дээдсүүд чинь та нарт сануулад байна шүү гэдгийг хүлээн аваарай. Тэгээд ямар ч ингээд өгөх авах дээрээ ингээ хүлээн авахдаа өвөг дээдсүүдээс өгж байгаа зүйл дээр ингээ гоё зүрх сэтгэлээ гоё нээлттэй байлгаараа хүлээн авахд өөрсдөө бэлдээрэй гэсэн утга санааг бас өгөөд байгаа юм шиг надад бас санагдаад байна л да. Тэгэхээр магадгүй синглчүүдэд маань удахгүй ингээд маш сайхан хамтрал орж ирэх юм байна. Баяр хүргэе. За иймэрхүү мессежүүд орж ирээд байна. За Devil карт маань одоо ингээд өвөг дээдсүүдийн мессеж гэдэг дээр энэ 3 карт гарч ирлээ. Магадгүй 3 дугаар бүлгийнх нь янз бүрийн донтолт нөгөө нэг хүлээсүүд янз бүрийн худлаа тийм нэг итгэл үнэмшил өөрийн тэр нэг донтцсон янз бүрийн зүйлс байдаг болвол эсвэл ингээд буруу онцгүй харилцаатай хүмүүстэй очиод нөхрөлчдөг ч юм уу. Нэг болвол нөгөө
хайр дурлалын харилцаанд энэ сайхан хүн байна гэд буруу сонголт хийгээд учирч байгаа ч юм уу иймэрхүү хүмүүс байхыг үгүйсэхгүй байна л да. Тийм учраас энэ чантал гэд энэ сахиусан тэнгэр маань та бүхэнд битгий яараа, битгий ингээд хүмүүсийг шинэ хайр дурлал хайгаад битгий олно, янз бүрийн хүнтэй уулзаарай гэдгийг бас мессеж илгээгээд байгаа юм болов уу гэдэг надад санаанд орж ийн л да. Тийм учраас энэ янз бүрийн хүмүүс чинь бол ер нь ингээд энэ чөтгөр штэ угаасаа. Тэгэхээр таныг бол чөтгөр чинь яаж ч ургалж чадах чадвартай. Тийм учраас энэ чөтгөрийн занганд битгий орооч хүүхдүүд минь ээ. Энэ наана ил байгаа үедээ та нарт бол маш гой цэцэн цэлмэг сайхан үг хэлээ та нарын тархийг угаачих тийм чадвар өндөртэй чөтгөр гэдэг чинь. Тийм учраас миний хүүхдүүд хүмүүстэй хинтээ нөхөрлөж байгаа, хинтээ учирч байгаа, ямар зүйл донтолт болоод байгаа тэрэн дээр маш сайн дүн шинжилгээ хийгээрэй гэдгийг өвгд ээцүүд чинь сануулж ий шүү. Тэгээ ямар нэг байдлаар ингээд хүлээсэн занганд орсон, хүлээсэнд орчихсон бол өөр лүгээ хараад ямар хүлээс надад байгаад байна. Юу их намайг уяад байна гэдгийг бас өөртөөсөө ингээд дүн шинжилгээ хийж асуух шаардлагатай цаг үе нь ирчихсэн байгаад байгаа. Өвгд ээцүүд чинь энийг сануулад байна шүү. Тэгээд ер нь бол хүлээс гэдэг зүйл бол одоо энэ картыг харъя л та. Энэ ардаа чөтгөрлөг чанар нь ихтэй, залтай, айгуу тийм ингээд халуухан, ийм сайхан залуу байх магадлалтай байгаад байгаа байхгүй юу? Тэгтээ та нарын сайхан нөгөө нэг чихэн дээр цэцэг ургуулна гэж ярьдаг шиг та нарын гинэ ер нь тэгж ярьдаг штэ. Тийм учраас энэ ардаа ингээд уяагаар уйчихсан байгаа өстэй ингээд ер нь цаашдаа тэгээд энэ чөтгөр чинь та нарыг уйчих учраас энэ муухай донтолтонд оруулчих учраас эндээс миний 3 дугаар байлгийн хүүхдүүд маань эндээс сэргийлээд анхаарал аваарай гэдэг мессежийг маш тодор өгөөд байна шүү. Битгий яараарай. Хүн хайж ингээд өөрсдөө битгий золиослоороо гэдгийг маш тодор харуулад байна. Энэ чөтгөрлөг чанар бол та бүхнийг цаашаа явуулахгүй. Хүнийг танихад жоохон өөрсдөө тэр мэдрэмжээ маш сайн ажиглаж ийж дараа чинь шинэ хүн чинь сайхан хүн чинь орох магадлал маш өндөр байдаг учраас хайр дурлалын тал дээр битгий нэг яараараа гэдэг мессеж өгч байна. Угаасаа шинэ хайр дурлал ирэх гээд байгаа гэдгийг сахиусан тэнгэрүүд маань өвгд ээцүүд маань амлчихсан байгаа шүү дээ. Тийм учраас энэ ирээдүйг сонсчод одоо гоё хүнтэй уулзсан гэд ийм хүн таарчихгүй. Тийм учраас энэ дээр сэргийлэх хэрэгтэй байна. Миний хүүхдүүдээ битгий яараараа гэдэг үг орж ирээд байна. Тэгэхээр яараараа гэдэг битгий яарал гэсэн үгийг хэлээд байна л да. За тэрэн дээр ойлгоод авчаарай. За хажууханд нь энэ ардаа стар карт гарч ирлээ. Тэгэхээр миний хүүхдүүд дотоод итгэл үнэмшээ битгий итгэлээ алдаарай. Та нар бол зөв зүйлээ ингээд атгаад авцсан байгаа байхгүй юу? Одоо бүр бариад авчихсан бэ штэ. Итгэл найдвараа та нар авцсан байгаа байхгүй юу? Авчихсан байна. Тийм учраас амьдрал чинь жоохон ингээд бараан зүйлс байгаа ч гэсэндээ энэ нөгөө нэг жоохон хүнийг таних чадвар сулхан байгаад байгаа учраас ийм үе дээрээ энэ од гэдэг чинь дөнгөжл баг зэргийн гэрэлтүүлэг өгж байгаа шүү дээ. Ийм үе дээрээ ингэж хүн хайж болохгүй. Тэгхийн бол мэдрэмж чинь өсөөгөөгүй нь улмаас ийм хүмүүс уучрах магадaltaй байдгаа. Миний хүүхдүүд маань өөрлөгөө сайн өндөгөө дараа чинь сайхан тэр нөгөө нэг заяаны хана танихад маш амархан чиний дотоод ертөнцөөс чинь ингээ гэрэлтээд тэр хүний чинь таниулаад өгөх учраас битгий яараараа гэдгийг сануулад ий шүү. Манай 3 дугаар бүлгийнх нь их л хайр дурлал юу яагаад байгаа хүмүүс байгаад байна л да. Их хамгийн голчилж үзээд байгаа хүмүүс байгаад ах шиг харагдаад байна. За ямар таач ингээд амьдралдаа та бүхэн маань дотоод сэтгэлдээ
гэрлийг одоод авчихсан байна. Итгэл найдвартай байна. Одоо бид бүхэн юу хийх хэрэгтэй бэ? Ер нь өвд ээцүүд чинь энэ итгэлээ битгий алдаараа итгэл жижигхэн ч гэсэн итгэлээ хөгжүүлээд л байгаараа миний хүүхдүүдээ гэдгийг л сануулад байна л да. Удахгүй тун удахгүй амьдралд чинь энэ сайхан хань чинь орж ирэхээр тийм учраас итгэл найдвар тэр нөгөө хит их бараан зүйлсүү чинь удахгүй гэгээ орох гээд байна гэдгийг харуулад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ сүнслэг замаасаа бити холдоор зөв зүйл дээрээ явж шүү. Миний хүүхдүүд зөв зүйлээ атгаад авчихсан байна. Тэр чөтгөрлөг чанартай хүмүүсийг болвол бити нэг автаарай гэдгийг л маш их сануулад байна. За, ингэж сайхан итгэлээ олоод чадсан миний хүүхдүүд болоод өөрсдийн гэсэн ур ухаан, чадвар, оюун ухаан, өөрийн гэсэн тийм брэнд үүсгэж чадах бүтээлч энерги маш ихтэй ганцаараа хийсэн ч гэсэн миний хүүхдүүд, миний хүү, миний охин бүгдээрээ та нар чинь чадварлаг тийм сайхан хүүхдүүд шүү. Тийм учраас та бүхэн маань ганцаараа ч гэсэн өөрийнхөө хувийн брэндээ үүсгэж чадхаар, зоосыг атгах чадхаар, өөрөөрөө бахархаж чадхаар миний хүүхдүүд чи ийм гоё потенциал өндөртэй хүүхдүүд шүү. Тийм учраас өвгд ээцийн мессеж бол та бүхэн өөртөө итгээд ийм сайхан зоос орж ирэх гэж байна амьдралд чинь. Энэ хайр дурлал руу хит их анхаарлаа өөрийнхөө тэр бүтээлч чанар дээр анхаарлаа хандуулад өгөөч гэдэг мессеж өгöd байна. Тэгэхээр энэ дээр та бүхэн чинь маш их зүйлийг бүтээж чадах чадвартай. Ер нь удахгүй тэгээд цаашдаа өөрийгөө ингээд энэ сайхан итгэлээ хөгжүүлээд явснараа та бүхэн болоод өөрсдөө бахархахаар бүх зүйлсийг бүтээчихсэн байдлыг харахаар байна. Миний хүүхдүүд энэ дээрээ анхаараарай гэдгийг сануулж байна. Энэ дээр бити яараараа гэдээсэн. Тэгэхээр энэ дээрээ төвлөрөөд ирэхээрээ хайр дурлалч нь орж ирэх гэдэг нь шүү дээ. Маш гайхалтай. За, дараагийн асуулт нь болохоор удамшлын энергийн илгээмж нь юу байна вэ гэж асуусан байгаа. За, энэ 4-ийн аяг гарч ирлээ. Тэгэхээр миний хүүхдүүд жоохон анзаарахтай бай. Юмсыг сайн хараа. Энэ байгаа зүйлийг жоохон талархалтай байж. Удахгүй ингээд бид бүхэн та бүхэндээ хүүхдүүддээ зориулсан бэлэг байна. Ийм сайхан удамшлын чинь энерги ингээд ойрхон байна. Тийм учраас итгэл найдвараа бити алд, бүтээлч энерги бити алд, хэрэггүй зүйлд бити энерги зарцуул. Ингэж шаналх энэ шанаага тулчихсан бүр бодлогоширсан сууж штэ мэдрэмжийн ажиглаг нь улмаас. Тийм учраас та бүхэн энэ онцгүй энерги болоо. Энийгээ бол тавьж явуулах хэрэгтэй. Тэгж энэ сайхан өвгд ээцийн чинь мессеж та бүхэн жоохон мэдрэмжээ сонсчих юм бол өвгд ээцийнхээ тэр энэ гоё бэлгийг авахар байна гэдгийг хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр миний хүүхдүүд маань бүтээлч энерги дээр илүү их анхаараарай. Миний хүүхд чинь дуулж чаддаг, бүжиглж чаддаг, зураг зурж чаддаг, гараараа бүх зүйлсийг хийж чаддаг оюун ухаан бол сэрэг соргог гэж энэ дээр бас мессеж ирээд байна шүү. Тэгэхээр миний хүүхдүүд чинь бол маш мундаг шүү. Ийм гоё чадвараа хөгжүүлээрэ гэдгийг тэр удмын чинь сахиусан тэнгэр тэр өвд ээцүүдээс чинь энерги нь орж ирээд байна. Өөрийгөө жоохон хөгжүүлчих юм бол миний хүүхдүүд ингээд мэдрэмжээ сонсоод эхлэх юм бол энэ гоё мэдрэмжийг та нар тун утахгүй хүлээж авахар байна гэдгийг хэлж сануулад байна. Мэдрэмжээ сонсоогүй нь улмаас та бүхэн энэ гоё орж ирж байгаа зүйлээ төдийлөн харж чадахгүй. Яагаад ингэж байгаа юм бол би ингээл агаа юмсан уулна. Тэгээд ах чинь яагаад болохгүй байна гэсэн тийм нэг асуулт өөрөөсөө ер нь их асуугаад байгаа. Тэгээд
өөрийгөө сонсох гэхээр төдийлэн сайн нөгөө мэдэрч чадахгүй байгаа иймэрхүү энергитэй хүмүүс байх шиг байна. Тийм учраас миний хүүхдүүд маань энэ мэдрэмж гэдэг зүйлийг маш сайн анзаарах хэрэгтэй. Анзаарах их чухал байна. Анзаарах гэж орж ирлээ. Тийм учраас одоо ямар ч зүйл дээр одоо ингээд удамын чин талын маш сайхан одоо ингээд та бүхний хийж чадах авьяас, чадвар, дуулах, бүжиглэх, гараараа юмсыг бүтээж чадах, оюунаараа бүх зүйлийг бүтээж чадах ийм сайхан энергиуд ер нь аль нь ч байж болно орж ирэх гээд шүү. Миний хүүхдүүд энэ дээрээ төвлөрөөрэй гэдгийг маш сайн анхааруулж байна. Хайр дурлал бол та бүхэн өөрийгөө сайхан ингээ мэдрэмжээ ойлгочих юм бол энэ хайр дурлал гэдэг зүйл чинь аясаар орж ирдэг юм шүү гэдгийг бас дамжуулж ийн шүү. Гайхалтай. Маш гайхалтай. За тэгээд энэ дөнгөж хажууханд Азийн хурд ирэх цаар Азийн хурд Wheel of Fortune маш гайхалтай. Одоо амьдралын чинь нэг цикл дуусаад дараагийн шат руу орох чинь. Тийм учраас миний хүүхдүүд энэ гоё Азийн хурд маань эргэж шүү. Эргээд байгаа, яваад байгаа. Тун удахгүй азтай завшаанууд та бүхэн тохиолдох болноо. Битгий ингэж гуниглаа, гутраа. Энд битгий цаг зарцуулаа. Одоо ингээд хардаа та нар Азийн хурд чинь та бүхний талд чинь миний хүүхдүүдийн талд явж эхэлсэн байгаа. Ягаад гэвэл энэ 26 оноос хойш эхэлсэн бэ штэ. Шууд орж иж байна. 26 он гараал шууд та нарын Азийн хурд чи ер нь тойроод эхэлсэн яваад байна л да. Тэгээд та нарыг ингээд жоохон итгэл найдар руу илүү их хөгжүүлээ гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө энэ хардаа нөгөө нэг бүтээлч энерги чи илүү их давангаа болж өөрөөр бахарх үе чинь энэ хардаа дараагийн шат руу чи орох гээд байна. Миний хүүхдүүд ийм гоё бэлгэнүүд бэлдсэн байна. Тэгтээ энэ амьдралын тойрог бол энэ бол сайнта муута ингээд циклүүд үргэлжилдэгэ. Жохон ингээд сайхан зүйл болохоор баясаж көөрөөл ингээд жохон онцгой зүйл янгууд ингэчлээ тэгчлээ гэхээсээ илүү юмсыг гоё ингээд сайн муутагийн гоё ингээд миний хүүхдүүд ингээд бодол оюун мэдрэмжэндээ бити тэгж хүн дээр ингээд тусгаж авжээ гэдгийг сануулад байна үүд ээцүүд чинь. Тийм учраас миний хүүхдүүд бол одоо сайхан замналаараа явж гинэ. Бид нар та бүхэндээ их баярлаж явдгаа. Тийм учраас та бүхэнтэйгээ холбогдохын тулд жоохон ингээд өөрсдөө жоохон мэдрэмж тэр нөгөө амьсгалын дасгал энтрээ жоохон хийгээд бариад ингээд явах юм бол маш ойрхон байна шүү гэдгийг энийг харахаар байна шүү гэдгийг сануулад байна шүү. Тэгээд хүний амьдрал чинь янз бүрийн тойрог байдаг тийм ээ. Жаргал зовлон угаасаа ингээд амьдрал гэдэг чинь дандаа сайхнаар яваад байвал сайхан байх уу гэдгийг асуух хэрэгтэй тийм ээ. Жаргал зовлон хоёр ингэж байвал ямар байх вэ гэдгийг асуух хэрэгтэй. Бас ийм мессеж орж ирж байна. Тэгэл энэ дээр хит их төвлөрөхгүй та нарын миний хүүхдүүд энэ чинь тийм том зүйл биш ээ гэдгийг сануулад байна шүү. Янз бүрийн жоохон таалагдахгүй та нарыг хүснээр болоогүй зүйлс байсан болвол энэ дээрээ бити гуниглаа, бити шаналаа. Зүгээр тайван бай. Бид нар та нарын хажууд чинь байна гэдгийг дамжуулаад байна л да. Тэгээд энэ сайхан мессежүүд өгсөн. За, өвд ээцүүдийн удирдамжаас ямар зөвлөгөө өгж байна вэ гэдэг дээр энэ бөөгийн карт маань гарч ирсэн. Тэгсэн чи home гэр карт маань гарч ирлээ. Тэгэхээр одоо 3 дугаар бүлгийнхэн маань маш сайхан гэр орны энерги цэвэрлэх ч юм уу. Гэр орноо ямар ч байсан ингээд гэр орныхоо энергийг маш гоё ариусгах хэрэгтэй. Магадгүй энэ гэр орондоо маш гоё тайван уур амьсгал бүрдүүлэх хэрэгтэй. Магадгүй орчноо солих. Амьдралын цикл чинь ингээд одоо явж байгаа шүү дээ, тийм ээ.
орчноо солих. Хэрвээ нэг газараа ингээд удаан байсан болвол жоохон ингээд өөрчлөлт шинжилт хийх юм бол миний хүүхдүүд энэ тав тухтай орчин чинь бүрдээд ирэхээр маш гоё илүү сайхан энергийг авнаа. Тэгээд та бүхний маань энэ гэрийн энерги, гэрийн тухтай байдал, тайван байдал маш их чухал байна л да энэ 3 дугаар бүлгийнх нь маань. Тийм учраас өвд ээцүүд нь энэ орчноо солих юм уу? Ямар ч байсан нүүдэл суудал хийх ч юм уу? Иймэрхүү байх юм бол та бүхэнд бас энерги чинь шинчлэгдээ сайхан амар амгалан тайван байхаар харагдаж байгаа байхгүй юу? Тэгэж өөрийгөө сайхан болгож чадсанараа гадаад ертөнц чинь угаасаа сайхан болдог юм аа. Гоё орчноо цэвэрхэн цэмцгэр одоо юу гэдгийг те ийм сайхан тайван орчин бүрдүүлээд гадаад байдал чинь их гоё тайван байдгаа гэдгийг өвд ээцүүд чинь сануулад байна. Тэг энэ дээр би сая харсан чинь лаасж байгаа юм шиг харагдсан баггүй юу? Ийм Wheel of Fortune дээр лаас ах хэрэгтэй байна. Та нар ямар сони надад тэгж орж ирж байна. Шууд лаасж байгаа юм шиг харагдлаа. Тэгэхээр энэ ардаа лаас ах хэрэгтэй байна. Тэгээд ер нь бол байнгын гой бясалгал хийгээд лаасааж гой тайван орчин бүрдүүлэх гэр орондоо магадгүй энерги цэвэрлэх гэсэн шүү дээ. Шинжлэх хэрэгтэй гэдээсэн чинь маш гоё ингээд гэртээ гоё үнэр гаргах ч юм уу, ямар нэг байдлаараа орчноо солих ч юм уу, нүүдэл суудал хийх ч юм уу, ямар ч байсан үнэрийг гоё гаргаад лаасах хэрэгтэй. Ийм гайхалтай мессеж орж ирж байна. Эн чинь болоод өвд ээцүүдийн чинь хэлж байгаа та нарыг удирдах цаашдаа нөгөө дараагийн шат руу орох чинь ингээд өвд ээцүүд чинь сануулж хэлж байгаа аахгүй юу? За тэгээ 3 дугаар бүлгийнх нь юу яасан нэмэлт уншлагатай байгаа. За ер нь энэ нэмэлтийг авахыг хүсэж байгаа хүмүүс маань нэгдүгээр асуулт нь удмын шугамын дуу хоолой юу байх вэ гэдгээр харж өгнө. Удмын янз бүрийн үүлийн үр байна уу гэдгийг харж өгнө. За 3 дугаар асуулт нь өвгд ээдсүүдээс бидэнд үлдээсэн гэрэлтэй зам нь юу байна вэ гэдгийг харж өгөхөөр шийдсэн байна. За тэгээд нэмэлтийг авах гэж байгаа хүмүүс маань линк дараад ороод ирж болно. Тэгээд та бүхэн лайк, subscribe дараарай. Бусдад бас түгээгээрэй. Та бүхний энэ сайхан үйлдэл чинь надад маш гоё энерги болж ирдэг юм шүү. Та бүхний бас хүсэл чинь бас биелэх магадлал маш их өндөр байгаа шүү гэдгийг бас хэлмээр санагдчихлаа. Тэгээд лайк, subscribe дараарай. Баярлалаа.